За өдрийн мэндэ өөрийн унж идэлж хэрэглэдэг Toyota Hiace автомашина худалдан борлуулах шаардлага гараад танилцуулах видео хийж байна. За би энэхүү машиныг ерөнхийдөө аялал хөдөө гадаад явахад зориулж тонголж тогтчулсан тэрэг байгаа. За энэхүү машин маань бүтэн суудлын 2700 cc хөдөлгөөртэй автомотрофтой full timeтай за нэг ийм сайхан тэрэг байгаа. За энэ тэргэндээ бол мэдээж хийх юм байхгүй. Мэдээж орж ирсэн тэргэнд одоо нөгөө хийгддэг үйлчлэгээнүүдийг бүгдийг хийчихсэн, ганц нэг хөдөө явсан, жигдэрсэн, тестлэгдсэн. За нэг ийм сайхан тэрэг байгаа. За хийсэн юмнуудаас танилцуулах буюу бусад ижил төрлийн машинуудаас юугаараа онцлог вэ гэдгийг одоо хамтдаа харцгаая. За энэхүү машин маань Starlink-тэй байж байгаа. Starlink гэдэг маань бол үндсэндээ явуулын байнгын интернеттэй гэсэн үг. За Starlink-ийн роутер нь ингээд суудлынхаа ард хийчихсэн байж байгаа. За мөн энэхүү машин маань EcoFlow буюу 220 гаргагчтай 220-ийн power bankтай гэсэн үг. За тэгээд энэ EcoFlow бол юунаасаа машин асалттай үед машинаасаа цэнэглээд явцдаг. Замд явж байхдаа эргээд эндээсээ 220-ын хэрэглээг гаргацдаг байгаа. Гэхдээ энэ ингэж ил байрлалт өтер цааталт нь өөртөө зориулсан нэг юм орон зай байгаа. Тэгээд далд орчдөг. За тэгээд EcoFlow-ноос ингээд уртсагч гаргаад ингээд зааланда нэгсэндээ олон залгууртай гэсэн үг. Одоо утас компьютер цэнэглэх, одоо энэ ус буцалгах жийдэг юм уу те. Ингээ бүх ойр зүрийн 220 вольтын хэрэглээг, тогны хэрэглээг ингээд хангаа явуулдаг. За энэ ус буцалгагч ч гэсэн хамтдаа очих юм байгаа шүү. За тэгээд үндсэндээ бол цааш нь ярих юм бол энэ хойд талын дөрвөн суудлаа одоо нэг игнээ суудлал буюу дөрвөн суудлыг нь аваад өвхөгддөг сандал гэж ярьдаг. Оронд нь нэг ийм тавилганы DSP-гээр юу хийсэн байж байгаа. Ийм бокс тавцан хийсэн байж байгаа. За энэхүү тавцан маань өөрөө орчуулцдаг, илүү дутуу новшоо агуулах хайрцагч болчдаг ийм нэг ер нь бол хэрэглээнд маш тохирсон ид байгаа. За машины хувьд гэх юм бол энэ машин маань өөрөө winter package тэрэг байгаа. Winter package тэрэг бол маш одоо дулаахан хойд заалны одоо ингээд нэмэлт партай. За тэр сандалд байгаа пар нь харагдчихна. Одоо юу гэдгийг за иймэрхүү заалтай тэрэгнүүд бол өвлийн цагт бол хойно жоохон сэрүүхэн байх гэдэг. Одоо хойно сууж яваад зорчигч нар бол за юугаа пара тавиач жоохон сэрүүхэн байна, даарад энэ хөл даарад мм гэдэг юм яриад идэг бол эсрэгээр энэ машинд бол хүүшээ энэ пара болооч унтраагач энэ онгоодог өрдөг юм байхгүй мó бүтэж өглөө ялцарлаа илжирлээ гэд ингээд өглөөд идэг. Ер нь бол нэлээд дулаахан тэрэг. За халууны хувьд гэх юм бол суудлуудынхын дээр юутай байж байгаа. Сэнс үлэх одоо сэтгтэй. За энэ маань өөрөө эргээд энэчнээс агаараас ороод авчдаг. За тэнгуут урдаас кондишн үлээлээ гэсэн нөхцөл ингээд хойдол руу үлээлэх гэх юм бол хойдол чинь нэгсэн доо тэр чигээрээ кондишнтэй болчихно гэсэн. Тэгэхээр халуунд халж хүүтэнд хөрнө гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. За дараагийн хэсэг рүү орцгоё. За дараагийн хэсэг маань гэх юм бол багажны хэсэг байж байгаа. За багажны хэсэг бол ерөөхдөө нэг ингэж харагдаж байгаа. За энд юу байгаа вэ гэхлээр хөргөгч байгаа. За түрүүн нөгөө миний яриад идэг ийм зөөлөн бадуушг байгаа. За энэ дэр бол хоёр хүн болвол ингээ хөндлөнгөөр чөлөөтэй багтдаг. Өөрөө энэ хайс маань нөгөө өргөн хайс л та. Өргөн богинохон хайс. Тэгээд хөргөгч нь бол 45 литрийн хөргөгч. За хөргөгчхөөс илүү бараг хөлдөөгч хас 20 градус хүртэл хөлдөөдөг. За хажуу талд нь харагдаж байгаа нь бол энэ нөгөө юуных нь Starlink-ийн хайрцаг нь байж байгаа. За энийг ингээд цаашаа ашиглаад явах хүнд бол энэ хайрцагн дээр нь янз янзын сериал номер, наацны юмнууд нь байдаг учраас ингээд хайрцаг нь дагалдуулаад өгч байгаа. За нэг Starlink ярьсных Starlink маань өөрөө машины Starlink байж байгаа. За ингээд ачаан дээр суурлагдсан. За энэ маань бол ингээд яг юутай ингээд нэг уяа муяагаар уйдсан нэг юм жоохон бүдүүлэг юм шиг харагдчих магадгүй. Гэхдээ энэ маань өөрөө доороос 200 хөлтэй байна. Тэгээд
энэ нөгөө нэг тавцсан ачаа хийхээс өмнө Starlink шууд дээвэр дээр наагаад явдаг гэсэн бол ачаа хийснээс хойш нөгөө зай талбай байхгүй болоод тэгээд энэ ачаа маань өөрөө хөнгөн цагаан ачаа учраас нөгөө соронц наалтахгүй болоод ингээд нөгөө нэг чаг татлага гэж яддаг шүү дээ. Тийм татлагаар яг сайхан өглөөт болгоод ингээд хүлцсэн. Энэ ямар ч хөдөлгөөн байхгүй. Энэ дээрээс би машин дээрээс салгадагчгүй ингээд байж идэг гэж байгаа. За ачааны хувьд гэх юм бол эн чинь юу вэ? Бараг 3 метртэй ачаа гэлээ. Айгүй том ачаа. 3 метр өргөн нь 230 биш ээ солирч 135 байдаг хаа. Метр 35 өргөнтэй ачаа байдаг хаа. Нилийн өргөн ачаа. За мэдээж дээр 2 шиг 20 литрийн шатгууны нэмэлт канистртай. Энэ маань болохоор нийтдээ 40 литр гэдэг. Өөрийнх нь банк нь нэг 75 орчим байдаг үлээ дээ. За тэгээд 40-ыг нэмэхээр за нэг ойролцоогоор нэг 110 литрийн шатгууны нөөцтэй явах бүрэн боломжтой гэсэн. За дугууны хувьд сая энэ өвөл сольсон Toyota Yaris-ийн Open Country 83 гэдэг дугуй байгаа. За энэ дугуй маань өөрөө 24 оны дугуй. Одоо нэгсэндээ цоо шинээр тавьсан. Нөгөө чигшлээ алдаагүй. Дээрээс нь энэ Open Country 83 гэдэг энэ марк моделийн дугуй нь болохоор ерөнхийдөө одоо Google дээр үзэх юм бол дэлхийд даяар байгаа бүх AT дугуйны шилдэг 5 AT дугуйны нэгд зүүн өсөр тооцогддог юм байлээ. Тэгэхээр энэ бол нэлээд давгүй дугуй гэсэн. Тэгээд энэ чинь би сая өнгөрсөн 12 сард тавьсан гэдэг чинь одоо 4 сар яваа 5 дахь сар руу орж байгаа дугуй гэсэн. За дугуйны хувьд бол энэ сайхан шин дугуйтай байж байгаа. Арцмарын хувьд гэх юм бол энэ маань за энэ дээр харагдаж байгаа. 225 75 16 обод нь 16-тай тэгээ өндөр нь 75 та дугуй тавьсан. Үндсэндээ бол энэ Toyota Hiace гэдэг автомашин дээр тавьж болох хамгийн том дугуй тавьсан гэсэн. Энээс илүү одоо дахиж дугуйг бол томруулах боломж бол ер нь баг байхгүй юм билээ. Энийг бол бүр тэр Toyota Yaris-ийн худалдааны зөвлөх нь үгүй ээ, ийм дугуй тавихгүй. Наа чи багтахгүй энэ тэрэг ихтэн баг хэрэлдэж шахав би баг мэдчихэе гижээж нэг юм зүтгэсээр байгаа тавьсан. Тавихтаа нилээдгүй сайн химжиж барьж элдв толоо юм болж иж тавьсан байгаа. За тэр мач нэг буруутсан ч юм байхгүй. Сайхан өндөр болсон. За өндөр гэснээс гүүзэн өргөчөөр нь хангалттай өргөцсөн байж байгаа. Гэхдээ арайч тулгаагүй. Хойд номонд нь бол өндөрлөгөөний эмгийг хийчихсэн байгаа. Тэгэхээр одоо үнийг маань авсан хүн болвол цаашид ямар нэг байдлаар өндөрлөгч байдаг юм уу, дугуй солихч байдаг юм уу, за явах үед ангинд нь засварч байдаг юм, тийм юм огтос хийх шаардлагагүй гэсэн. За бас хөрх юм Монголд нэг хэдэн сар хөдөө явцсан машин хөдөө хэдэн сар явцсан чинь хичнээн удаа явсан. За ямар ч байсан евро нэг явсан, хэрмэн цав руу нэг явсан, ононгийн халуун аршаан руу нэг явсан, хөвсгөл орсон, за урд хилийн бомбтуудаар нэг явсан гэдэг. Ингээд бас хөөрхөн явсных нэг яаж зүгээр ах нэг 2 газраас сивтэй. За тэр сив маань болохоор урд гүгхэр энэ гიშгүртэг юм болсон. За энэ тэгээд ийшнээ өөр ингэж хагарч наа цаана яваагүй учраас би нэг ингээд солихгүй энэ чигээр нь явуулаад идэх юм. Бүр яг бутраад унах юм бол солигээд. Тэрнээс биш энэ маань өөрөө нэг хэдлээ нэг 400 мянган төгрөгийн үнэтэй байлээ л дээ ориг гүбэр. За дараагийн сэв нь бол хойд гүбэр дээр нэг зураас байгаа. Бусдаар бол энэ арьсанд одоо хонхоосон, тунарсан, долгионцсон юм ерөөсөө огт байхгүй. За дараагийн сэв нь бол энэ харагдаж байна уу? За нэг ийм зураас байгаа. За энэ бол баг миний бодлоор баг дрилэн өнгөлгөөр арилчих واخа. За бас нэг жоохон долгионтой юм байдаг. Энд одоо ялгарч харагдаж байна уу үгүй юу? Яг ингээд нүдээр харах юм бол бас нэг жоохон долгион байдаг юм. Энэ авчид хүмүүс багаж хаахтаа эндээс нь барьж хаахгүй доош нь ингээд түлхэд идэг. Тэгэхээр ингээд дээрээс нь гэх юм бол одоо нэг фургоны хаалга хааж байгаа юм шиг л балбаад идэг юм. Тэгээд ингээд авчид нэг жоохон долгион үүсгээд хонхоолгоо хийцэн. Тэрнээс хойш одоо би ерөөсөө хүнээр багаж хаалгахаа болсон.
За нэг юм тэрэг байгаа. За энэ машиныг за ер нь бол муул хүн бол баг Монголд бий бол байхгүй байх гэж бодож байна. Энэ Toyota Hiace H200 гэдэг энэ загвар бол ер нь ганц Монголд битгий ер нь дэлхийд хэрэглээ талдаа бол нэлээд алдартай болчихсон загвар. За энэ маань хэрэглээ талдаа алдартай гэдэг маань үндсэндээ бол за ялангуяа Монголын нөхцөлд манайх шиг нөхцөлд бол амар амьдралд ойрхон биш. Тэр нь юу вэ гэхээр за одоо ингээд хэдүүлээ бодъё л доо. За аялалд явхад ингээд бол бүх юм бэлэн байж байна. За 200-ын тог нь бэлэн байж гин, ус услагч нь байж гин, за явуул интернет нь байж гин, өшөө хоон хөргөгч нь хөлдөөгч нь байж гин. За энд ингээд урд хэсэгт ороод ирэнгүүт ингээд аюутай таблеттай энэ таблетэн дээр нь ингээд GPS энтергээд бүх юмнууд нь байж гин. За он залуу Bluetooth хөгжимтэй. За түнгүүд энэ таблет Bluetooth хөгжим хоёр нь Bluetooth-ээр холбогдоод ингээ явцдаг. За ингээд аялалд бол ерөөсөө ингээд бүрэн тохиромжтой. Хойно 4 хүн суучин, зорчигчтойгоо 5, за жолоочтойгоо 6 хүн ингээд чөлөөтэй явахаар явж болно. За аялалдууд ингээд тохиромжтой очив. Манайхан ч одоо 100-ны цагт ингээд аялал бараг л хүн болгоно л явж байгаа. Хол ойргоо. За ажилд хэрэглэе. Ажилд ямар хэрэглээ байна вэ гэхээр хотлын боксыг буулгаад нөгөө 4 сандлыг буцааж чичээд тээвэрт явж болж байна. За нөгөө тээвэр гэхэлэр одоо жуулчин тээвэр. За бүр болиё л доо. Одоо нөгөө нэг аймаг хоорондын нөгөө шуудангийн тээвэр гэдэг үү. За тийм тээвэрт ч явж болж байна. Ажилчдын унаанд ч явж болж байна. Ингээд хүн тээвэрт явж болж байна. За эсвэл бүр энэ сандлуудыг авчаад энэ сандлууд бол аюул амархан. Энд харагдаж байна. Тэ нэг ийм хитгэн болттой бүгд ил байрладаг. Төнгөд энэ сандлуудыг авчаад ачаачих юм бол энэ өстө аим шигтэй ачаачдаг юм шиг. За одоо нэг жижигхэн хүнсний дэлгүүртэй жижигсээд байх юм байхгүй хүнсний дэлгүүртэй. За барааны дэлгүүртэй ийм хүмүүс бол суудлыг нь авч хаяад ерөөсөө энийг хөндөлж жагаад ачаачдаг. За ачаачих юм бол эн чинь машиных нь өргөн хэд байдаг вэ? 168 байдаг билүү. Дотор өргөн 168. Тэгээд уртын хэмжээний чинь баг 2.90 баг 3 м байдаг шиг санаад байна. Тэгэхээр бол үндсэндээ бол энэ дотор зур хавтан атсан ч болно гэсэн үг. Дисплей хавтан одоо нөгөө метроор 240-тай хавтан метр ачаа явчих болно. За ийм болохоор энэ ерөөсөө ингээд нөгөө амьдралд айгүй ойрхон тэрэг машин гэж яриад байгаа нь ингээд ийм учиртай байгаа шүү. За энэ зорчигчийн хэсэг хажуудлын хаалга гаргаж байна. За салон молон бол илүү дутуу эвдэж цоолсон юм ерөөсөө огтоосоо байхгүй. За үнийн мэдээллийг бичлэг үзэж байгаа хүмүүс маань ерөөхдөө сонирхож иж магадгүй. Яг уу ингэдгэлтэй ихэнх хүмүүс ингээд нэг олон юм хийчихэд тэгээд би ч гэсэн өмнө тэгж зарж лээсэн л та нэг ингээд айгүй олон юм хийчихэд за нэг бол ингээд тоногтой наваа гэдэг нэг жоохон үнэтэй үнд дуурд нөгөө бүх хийсэн юмнуудаа нэмээд за үгүй бол би тоногоо тусдан зарнаа ингээд хямдруулаад их юм бол тоноггүй чигээр нь хямдруулаад авч болно гэдэг ингэдэг. За тэрийн шиг утгагүй 8 гэж юусэн байхгүй. Одоо жишээ нь энэ Hiace дээр тавьсан ачааг би аваад жишээ нь өөр ямар машин тавих вэ? Бараг ямар ч машин таарахгүй мангар том ачаа. Тэгэхээр би энэ машин дотроос одоо ингээд юугийн ч авахгүй. Бүх юмтай нөгөн. Тэгтээ үнэн дээр бол би бүх юмыг тус бүрээр нь үнийг нэмэхгүй. За ерөөхдөө бол би тоногондоо бол нэг за бүх энэ хийсэн юмнуудаа би нэг 2 саяар л үлээ. За одоо бичлэгэн дээр хэлчих 2 саяар л үлээ. Одоо үндсэндээ машиных нь үнэн дээр нэг 2 сая төгрөг л нэмэгдэн гэсэн. За тэр 2 сая нь юу вэ гэхэлэр зүгээр бараг л юм дууны үнэнд ч хүрэхгүй дээ. Дууг чинь би чинь нийтээр авлаа 550 мянга билүү 600 мянгаар ч авлаа. Toyota Yaris тэгж авсан. Тэгээ эн чинь өөрөө 4 дугуй гэхэлэр чинь 2 сая гараа явчихдаг. За тэрнээс биш яг нарийн тооцох юм бол одоо жишээ нь ачаа бол миний санджаар би 3 саяар авсан. Энэ юуны телевизийн Hiace центр дээрээс 3 саяар авсан. За Starlink нөгөө Zoom Link гэдэг Starlink-ийг оруулж ирдэг компаниас энэ чинь тухайн үед үнэтэй авахт нь машины 3 сая 500 метр авч илүү.
3 сая 500 авч ирсэн баг. За хойд хайрцаг биш тэр канистрнууд суур мөртөг ингээ хосороо нэг бас нэг 500 600 мянган төгрөг болдог баг шүү. За ингээд EcoFlow нь бол бас л үнэтэй авахт нэг хідэрч авчлаа да сая 500 600 гарч авлаа. Одоо бол бас арай гайг болцсон мөлий. Нэг сайн 100 болцсон билүү. За ингэж авч ирсэн. За тэгээд тэр урд тавилайт нь бас нэг 700 мянган төгрөг, хойд хөрөгч нь нэг 800 мянган төгрөг гэдэг. Ингээд тус бүр ингээд тоочоод яваад ах юм бол энэ угаасаа замаа алтна л та. Тэгэхээр ингэхгүй би бүх тоногон дээр нь ерөөсөө нэг 2 сая төгрөг л нэмээ. За явах үед анги дээр нэр хийсэн юмнууд бас байгаа. Түрүү өндөрлгөө хийсэн гэдээ ярьсан тийм ээ. Орж ирснээс нь хойш өрүүлийн аппаратыг сольсон. За өрүүлийн аппарат жоохон дуутаа орж ирсэн. За тэгэнгүүт нь юу орж ирсэн аппарат тавьд юм уу гэдгснээ за боли одоо би ч бас хөдөө гадаа явдаг хүн хаач дуграа билээ дахиад яагач билээ гэд хизэж дуграа билээ гэд цоо шин аппарат тавьсан. Бүр гялгарууттай шинэ аппарат тавьсан. Юуны дээд гарны дээд өндөгнүүд яг хөө дуграаг үлдээ гэхдээ юу нь ядарсан. Гарбушк нь ядарсан багтлаа. За би чинь одоос шороо тостой газраар явах хүн бас замд дуурчвал төг юм уу гэд өндгийн солиё гэсэн чинь гартаа солилдог юм элэ энэ нөхөр өндгийн салтгүй юм элэ. Тэгээд бас л цоошин өндөгнүүд дээд гарнуудыг сольсон байгаа. За урд хоёр цаапнуудыг сольсон байгаа. Мэдгүй би азгүй юм уу дахиад бас л нэг намайг аваад нэг сар яваагүй юу цаапанд дуурсан. Тэгээд хоёр талын цаапын хоёулангийн хосоор нь цааны нэгтлийн шааргаар сольсон, нөгөөх нь бүр цаапаар нь сольсон байгаа. За 4 амортизатор болвол харин би яг энэ машиныг авангуудаа нэг Японд байдаг найз руугаа загтсан байсан юм тэр ямар учиртай вэ гэхээр за чи яад надад яг энэ хайсын оригинал амортизаторыг олоод өгөхөө. Тэгээд тэгсэн чинь нөхөр хайж явсаар агаад ч юм уу эсвэл эзэгт хараад ч юм уу олсон л тоо. Олоод сая надад энэ 3 сард ирсэн Монгол руу явуулаад хүнээр дайж явуулаад. За тэр амортизаторыг яг би нүдэрээ хараагүй ч гэсэн манай тэр найз маань болохоор ингэж ярьж байгаа. Одоо энэ хайс чи Япондчууд айгүй их ингэж доошин суулгаж навтаалгаж тоноглож ундаг штэ. Тэгэнгүүт яг тийм тоногны газруудаас авсан амортизатор шүү гэж байгаа. За яагаад юу тэр нь юу гэсэн үг юм бэ гэдгсэн чинь нэг өсөндөө яг үйлдвэрээс гараад удаан яваагүй хэдэн зуун километр явсан хайсууд орж ирээд нөгөө үйлдвэрээс өөртөө гарсан амортизатор тайлбарлалт тэгээд тоногны амарчин тавиа гардаг юм байна л та. Тэгээд үндсэндээ бол яг наадах чинь үйлдвэрээс машинтайгаа гардаг оригинал амортизатор шүү гэж надад хэлж өгсөн. За тэгээд тийм 4 амортизатор хосоор нь тавьсан. Өөрийнх нь бол анх авахтал хойд хоёр нь жоохон тос хайцсан байсан. Урд хоёр нь бол зүгээр байсан. Тэнгүүт нь 4 амортизаторсаа 3 сард солихдоо хойд хоёрыг шууд хаяад урд хоёрыг хойно багажинд нь хийцэн байж байгаа. Юмыг яаж мэдгүй бас зүгээр амортизатор юм чи хаяад яг уу хаана газар хэрэг болж магадгүй гэдэг. Ингээд доогуур бол хийсэн юмнууд нэг иймэрхүү байж байгаа. За цонхнууд бол бүгдээрээ одоо Lumar гэж брэнд үүдэг. Цонхны тенний Америк брэнд байдаг. За тэр нь Lumar-ын тентэй урд салхины шил ч гэсэн тентэй. Тэгэхдээ энэ салхины шил бол бас яг тийм хар тен бол биш, нэг юм жоохон цайвардуу ногоон туяатай гэх юм уу. За нэг ийм тентэй. Би өөрөө нэг наранд бас нэг тийм ойлгохтой удаан байж чаддгүй учраас ингэж битүү нарны туяаг шүүх гэж л амьхандаа ингэж битүү юу аасан тэн наасан царай ногоо. За салхины шил. За энд одоо харагдаж байна үгүй. Ингээд доогхон хэсгээр ингээд салхины шил ингээд цуурцсан байгаа. Энэ шилийг нь бол би солиод өгнө. Авах хүнд нь бол яг шилийг нь загтсан байж байгаа л та. Маа нэг найз бас нэг автомашины шилний газартай. За тэгээд тэр маань урагшаа нөгөө түншүүд рүүгээ хэлээд ийм хайсын шил явуулаач ээ гэж загтсан байж байгаа. За ирэхээр нь бол би үн төлбөргөө шилээ аваарай гэд хэлчин. Тэгээд үн төлбөргөө очиж солиулчих болноо. За тэрэнд бол санаа зовхон байхгүй. За өөр энэ машиндууд ингээд хийх юм бол ер нь байхгүй дээ. За яг хийвэл нэг сүүдрөвч хийх юм да. За EcoFlow маань нөгөө нэг өөрийнхөө хөөрхөн орон зайтай гэдсэн тэр нь энэ юм байна. Опа. За би нөгөө нэг гараараа камер өрцөн болохоор жоохон төвөгтэй багт.
За EcoFlow маань бол энэ дотор ингээ явж идэг байгаа. За энэ нэг цахилгаан нууцнд би саяхан нэг юм гаргаж хийчихэд буцааж яг номосоор нь хийгээгүй гэж байгаа. За ингээд нэг иймэрхүү хэрэглээтэй хоод цонхнууд ингээд үндсэндээ бүгд хөшгтэй. За бүх суудлын бүрээснүүд бүрэн бүтэн. За урагшаа сонирхолчих юм гэх юм юу вэ? За паарны удирдлага байна. Энэ бол нөгөө хоод заалныхаа паарыг халуун чүгүүдэн ч заалныхаа паарыг асааж унтраадаг юм байгаа. За энд нэг 100 вольтын инвертер байгаа. За тэр нь нөгөө юу сакт нь тэнд харагдаж байгаа. За голын хаалганы автомат winter package тэрэг учраас энэ хооно нэмэлт манангийн гэрэлтэй. За нэг ийм тэрэг байгаа шүү. Тэгээд сонирхсон хүн байвал доорх гарч байгаа контактуудаар холбогдоод ингээд асууж лавлаад ирж үзээд сонирхон үзье. За үндсэндээ бол дахиад хэлээ 2008 оны 2700 cc хөдөлгүүртэй автомат рофтой full timeтай. За аялалд хэрэг болохоц ер нь бол бараг л бүх юмар ингээд тонголж тогтчулчихсан ийм сайхан тэрэг байгаа.